яг маш тийм хүнд сэдв. Ээжүүдийг ялгарлаж болохгүй, хүүхэд төрүүлснийг одоо үгүйсгэж болохгүй гэж байгааг бол бид яг хүлээн зөвшөөрөөд одоо хилцэх хэсгийн дэмжиж явсан. Тэгээ одоо ихний хилцүүлэг болж байна. Зүгээр би цаашид хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бас анхаарах хэд хэдэн асуудал байгаа гэдгийг энд зүгээр протокол тэмдэглэж үлдээх гэсэн. Нэгдүгээр нь болохоор хууль батлагдлаа гэхэд ямар ч хууль нөхөн үйлчлдэггүй. Тэгэхээр нийгэмд одоо үүсгэж байгаа хүлээлтийг нөхөн одоо одон олгох юм шиг ийм одоо бас ойлголт яваад илээ л дээ. Тэгэхээр энэ дээр бас анхаарч таад маань явахгүй бол нэг хуулийн дээр нөхөн үйлчилдэг, нөгөөдөл дээр нөхөн үйлчилдэггүй юм хуулийн ерөнхий одоо энэ нөгөө концепц логик нь алдагдаад явах юм бол тэгээд ер нь бүхий л одоо хуулиуд дээр нөхүүлэх ёстой гэл тэгэл ер нь хэцүү шттэ. Таад маань одоо ойлгож байгаа байлгүй дээ. Энийг одоо тэгээд хууль зүйн үндэслэл талаас нь таад маань бас бодно биз. Хоёр дахь нь болохоор хүүхэд төрүүлээд үрчлүүлэх асуудлыг ч гэсэн дараад нь нөгөө дөнгөж төрөнгүүт нь одонгоо аваад явцдаг. Тэгээд өөрөө эргээд хүүхдээ хүмүүжүүлдэггүй, бусдад үргүүлдэг, эсвэл одоо асрамжийн газар одоо орхидог зэрэг энэ асуудлууд дээр уул шугамдаа уг нь одоо эцэг эхт нь бас асуудлыг бид нар ярьдаг байх ёстой. Тэгэхээр энэ агуулгаараа хүүхдүүдийн бүртгэл болон энэ алдарт ишийн одон авч байгаа мэдээж бүгдээрээ сайн ээжүүд гэж бид нар одоо хүлээж байгаа. Гэтэл цаана нь бол бас өөр асуудлууд байдаг гэдгийг манай одоо яамныхан гарцаагүй мэдж байгаа учраас үүн дээр одоо бас анхаарч яваарай. Одоо ямар нэгэн байдлаар зүгээр одон авахын төлөө тэгээд дараад нь нэг нэгэндээ одоо хүүхдээ өрчлүүлждэг ийм асуудал одоо бас гараад идгийг одоо бид нар нөгөө одоо мэддэг учраас энийгээ одоо бас анхаараарай. Цаашлаад нөгөө бидний тэжээгч алдсны тэтгэмж ч гэсэн яадаг үлээ дээ. Эмээ өвгөдөө өндөр настай хүмүүстэй одоо өвлүүлээ хүмүүстэй одоо өвлүүлээд эргээд одоо үрчлүүлээд одоо явж байгаа одоо түүнийгээ одоо эргээд одоо юу гэдгийг өөрөөр тайлбарлаж явдаг асуудлыг ч гэсэн бид нар цэгцлэхгүй болвол болохгүй шүү. Тэгэхээр энийг одоо бас манай нийгмийн хамгааллын яамныхан анхаарч үзээрэй гэж хүсэж байна. За няран эндэгдэл болоод хүүхдийн бага насны эндэгдлийг одоо бууруулахын тулд бид дөнгөж төрсэн яраа дээр бас юу гэдгийг 7 хоног 2-7 хоногийн яран сувлилын асуудлыг ч гэсэн төрөөс бодлогоор одоо анхаарах ёстой юм байлээ шүү. Тэгжээж одоо тухайн хүүхдийн эрүүл мэндэд одоо ээжийн ч гэсэн сэтгэл санаад ч гэсэн сайнаар нөлөөлнө.